хүн бүхэн шаардахгүй бол хэрэгжихгүй. Замынхаа стандартыг сайжруулах хандаад байна. Төслийн стандарт одоо индекс бол нэлээд доогуур яваад байгаа нь. Налуу зам хэвээд өгвөл сайхан л Стандартыг хууль мэд хэрэгжүүлдэг, хэрэгэлдэг, шаарддаг болцгоё. Сайн байцгаана үзэгчдээ. Монгол Улсын шадар сайдын ажлын алба болон стандарт хэмжил зүйн газраас бэлтгэн хөргөдөг стандарттай шийдэл нэвтрүүлэг эхэлж байна. За өнөөдрийнхөө нэвтрүүлгээр бид өхөн төрийн албаны үйл ажиллагаанд тавих ерөнхий шаардлага стандартын талаар үзүүлэх болно. Төрийн албан хаагч төрийн байгууллагыг үйл ажиллагааг нэгцэн арга зүгээр хангахад энэ стандартын зорилго оршиж байгаа гэдгийг хэлье. Ард иргэддээ төрийн нэрийн өмнөөс үйлчлэгээ үзүүлж байгаа хүмүүс бол бүх үйлчилгээ, үйл ажиллагаа нь дарга цэргээс эхлээд бүгд бүх шатанд стандарттай байх ёстой. Төрөөс иргэдэд үйлчлэгээ чанарт нь төрд итгэх олон нийтийн итгэлийг сайжруулах хамгийн гол үндэс бол стандарт. Хүн рүү чиглэсэн ийм тогтолцоо руу шилжихгүй бол бид энэ үйлчилгээнийхээ асуудлыг ярьсаар байгаад хүнийхээ стандартын асуудлыг, хөгжлийн асуудлыг хайцсан. Монгол улсад өнөөдрийн байдлаар 6779 стандарт хүчин төгөлдөр мөрдөгж байна. Үүний 22 нь төрийн алба болон төрийн байгууллагатай холбоотой стандарт байгаа. Мэдээж төрийн алба хүртээмжтэй, ил тол нээлттэй болох ёстой. Төрийн албан төрийн хэрэг залгамж чалаатай, тогтвортой, сууршилтай байх ёстой байдаг. Монгол Улсын төрийн зорилт чиг үүргийг үндсэн хууль, бусад хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлэх, төрийн бодлого боловсруулах, төрөөс зайлшгүй үзүүлэх шаардлагатай үйлчилгээг нийтэд хүргэх үйл ажиллагааг эрхлэх байгууллага нь Монгол Улсын төрийн алба юм а. Түүнийг хэрэгжүүлэхээр төрийн албан тушаалыг эрхлэн төрөөс үзүүлэх шаардлагатай үйлчилгээг иргэд нийтэд хүргэх ажлыг төрийн албан хаагчид хэрэгжүүлдэг. Төрийн албаагч гэдэг бол өөрөө нийгмийн соён гэгээр үлгчдэг. Энэ төрийн албаар дамжуулаад нийгмээ соён гэгээр үлж байгаа, нийгэмдээ мэдээлэл хүргэж байгаа, иргэддээ үйлчилж байгаа, чанартай үйлчилгээ хүргэх ийм үүрэг хариуцлагатай хүмүүс учраас энэ хүмүүс өмс зүүж байгаа хувцас хунараас эхлээд үг хэллэгээ хүртэл зэгцтэй байлгах, мэрэгжлийн байлгах, чадвартай байлгах, ойлгомжтой байлгах хүн рүү чиглэсэн ийм тогтолцоо руу шилжихгүй бол бид энэ үйлчилгээнийхээ асуудлыг ярьсаар байгаад хүнийхээ стандартын асуудлыг, хөгжлийн асуудлыг хайцсан. Тэгэхээр энэ бол хүний хөгжлийн асуудал стандарт гэхээр бас хүмүүс буруу зүрх ойлгодог нөхцөл бий. Ер нь бүх юм бол энэ альва бараа үйлчлэгээ хэн үргэж байгаагаар хүмүүс л үргэж байгаа. Хүн хүндээ хүргэж байгаа учраас төрийг төлөөлж ард иргэддээ төрийн нэрийн өмнөөс үйлчлэгээ үзүүлж байгаа хүмүүс бол бүх үйлчилгээ, үйл ажиллагаа нь дарга цэргээс эхлээд бүгд бүх шатанд стандарттай байх ёстой. Энэ стандартууд бүх шатандаа бий болчих юм бол нөгөө ойр ойрхон төрийн бодлого өөрчлөгддөг. Дүрм журм өөрчлөгддөг, нэг дарга солигдоод ирэхээр нөгөө дарга нь ямар ч хамааралгүй тис өөр зүйлийг өөрийнхөө хүсэл бодол, сэтгэл хөдлөлөөрөө ярьдаг, тэр нь төрийн шийдвэр болж хувирдаг, тэр нь тооцоо судалгаагүй, шинжлэх ухааны үндсэлгүй, эдийн засгийн үр нөлөөгийн тооцоогүй байдлаар явдаг хувь хүний сэтгэл хөдлөлөөр бий болсон асуудлууд нь ингээд шийдвэр болоод явахаараа эцэст нь хохирогч нь иргэд байдаг, хохирогч нь үйлчлүүлэгчид байдаг, ард түмэн байдаг. Тэгвэл өнөөдөр Монгол Улсын шадар сайдын ажлын албанд гэдэг юм уу стандарт хэмжил зүйн газарт мөрдөгж байгаа энэ стандартууд хуулиас ялгаагүй ийм эмх зэгцтэй ажиллах зайлшгүй дагаж мөрдөх амьдралын дүрэн болоод ирэхээр тэрийг хэн нэгэн өөрчлөх шаардлагагүй болчихно. Монгол Улсын их хурлаас баталсан Алсын хараа 2050 Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт чадварлаг ёс зүйтэй төрийн алба зорилгын хүрээнд эргэндээ үйлчилдэг мэргэшсэн чадварлаг ил тод ухаалаг төрийн албыг төлөвшүүлэх олон зэрэлтийг тусгасан. Үүнтэй уялдуулан Монгол Улсын засгийн газрын 2024-өөс 2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр Монгол Улсыг хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэлд төрийн албаны шинжилгээний хүрээнд чадахүйн зарчимд суурилсан мэргэшсэн тогтвортой төрийн албыг бэхжүүлж төрийн үйлчилгээний үр дүнг дээшлүүлэх чанарын стандарт бий болж иргэд олон нийт хяналт тавих нөхцөл бүрдсэн иргэдийн итгэлийг хүлээсэн үйлчилгээний соёл төлөвшүүлэхтэй холбогдсон олон ажлуудыг эхлүүлээд байна. Төрийн албаны зөвлөлийн даргын 2024 оны 44-р тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн бүрэлдэхүүнд төрийн албаны зөвлөл, засгийн газрын хэрэглэх газар, бусад яам агентлагийн
төлөөлөл оролцсон MNS 7068 2025 төрийн албаны үйл ажиллагаанд тавих ерөнхий шаардлага стандартыг боловсруулж, стандарт хэмжээ зүйн газрын даргын тушаалаар үндэсний стандартаар батлаад байгаамаа. Төрийн албаны стандартын гол зорилго нь төрийн албыг үр дүнтэй удирдах, төрийн албаа хаагч өөрийнхөө хэрэгжүүлж байгаа чиг үүргийг тодорхой хэмжээнд одоо стандартын дагуу хэрэгжүүлэхэд чиглэгдэх ёстой. Би төрийн албаа хаагч хүн. Гэхдээ би нөгөө талаасаа Монгол улсын иргэн. Монгол улсын иргэнийхээ хувьд төрийн байгууллагуудаас үйлчилгээ авах тохиолдол бас зөндөө гардаг. Төрийн байгууллагууд дээр очиод үйлчилгээ авах, тэр хүмүүстэй уулзах, албан хаагчтай харилцах явцад ер нь төрийн байгууллагын дотоод үйл ажиллагаа, төрийн албан хаагчийн өөрийнх нь хэрэгжүүлж байгаа чиг үүрэг бол манай Монгол улсад маш олон хэлбэрээр өөрчлөлтүүд нэг өсөндөө солонгосон өнгөтэй болчихжээ гэдэг зүйл ажиглагддаг. Ийм учраас Монгол улсын төрийн албыг, төрийн байгууллагыг, төрийн албан хаагчийг чиг үүргээ хэрэгжүүлэхэд нэгдсэн нэг стандартаа байлгах ёстой юм байна гэдэг зайлшгүй нөхцөл үүсэж байгаа. За энэ төрийн албаны хуулинд тусгагдаад бид нар энийг хэрэгжүүлэх гэж ажиллаж байгаад 2024 оноос ажлын хэсэг байгуулагдаад 25 онд энэ стандартаа олон төрлийн байгууллагуудын төлөөлөлтөй хамтарч боловсруулаад за их бүхий байгууллагаараа батлуулж чадсан. Монгол улсад өнөөдрийн байдлаар 6779 стандарт хүчин төгөлдөр мөрдөгж байна. Үүний 22 нь төрийн алба болон төрийн байгууллагатай холбоотой стандарт байгаа. За стандарт хэмжээ зүйн газар нь бол одоо жил болгон стандартлын төлөвлөгөө баталж ажилладаг. За энэ жилийн хувьд бол 25 онд бол 214 стандарт бол бид нар шинээр батлах болон шинжилэн найруулах ийм төлөвлөгөөтэй ажиллаж байна. Одоогийн байдлаар бол 91 стандартыг бол одоо батлаад байна. За үүний гол одоо төрийн албатай болон төрийн албан хаагчтай холбоотой хамгийн чухал стандарт бол төрийн албаны үйл ажиллагаанд тавигдах ерөнхий шаардлагатай стандартыг 2025 оны 5 сарын 19-ний өдөр 52 дугаар тушаалаар баталсан байгаа. За энэ нь бол энэ стандарт нь бол Монгол улсад одоо ажиллаж одоо үйл ажиллагаа төрийн албыг одоо залгуулж байгаа 226 мянган төрийн албан хаагчтай шууд холбоотой гэдгийг энд хэлхэн зүйтэй. За энэ стандартаар бид нар төрийн байгууллага болон төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд тавигдах ерөнхий шаардлагыг бол арга зүгээр хангах энэ стандартын одоо гол зорилго оршиж байгаа гэдгийг энд хэлхэн зүйтэй өгч байна. Төрийн албаны тухай хуульд зааснаар төрийн албыг үр дүнтэй удирдах, төрийн байгууллага, төрийн албан хаагчийн үйл ажиллагааг оновчтой зохион байгуулахад нэгдмэл арга зүгээр хангах нь энэ стандартын зорилго оршиж байгаа юм. Мөн төрийн байгууллага хууль тогтоомжид заасан чиг үүргээ төрийн албан хаагч албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэх, төрийн үйлчилгээний үр ашиг, үр нөлөөг дээшлүүлэхэд чиглэсэн менежментийн үйл ажиллагаанд тавих шаардлагыг энэ стандартаар тогтоожээ. Төрөөс иргэндээ үзүүлж байгаа үйлчилгээг цэгцтэй, мэрэгсэн, ялангуяа шуурхай, бодиттой болгоход энэ стандартын үүрэг бол маш их байгаа. Яагаад тэгэхээр хамгийн гол зүйл нь төрийн байгууллагын соёл ер нь ямар байх ёстой юм бэ гэдгээс стандарт маань эхэлж байгаа. Төрийн байгууллагын соёл стандартын дагуу яг зөв байх юм бол бидний төрийн албан хаагчийн харилцаа тэрийгэ дагаад зөв болно. Харилцаа хандлага ёс зүй маань зөв болсноороо төрийн албан хаагч иргэнд үзүүлж байгаа үйлчилгээ зөв, мэрэгсэн, тогтвортой яг үр дүнтэй болох юм. Тэгэхээр энэ зүйлийг маань стандартаар одоо бид нар энийг хэрэгжүүлэх ёстой. За энийг хэрэгжүүлэх ажлыг улсын хэмжээнд бас зохион байгуулад эхэлж байна. Энэ төрийн албанд одоо баталсан ерөнхий стандарт бол хамгийн чухал нь төрийн албанд орж ирж байгаа шинээр орж байгаа албан хаагч нь одоо үндсэн чиглүүлэх одоо сургалтын нэг гол хэрэглэгдэхүүн болох ёстой гэдэг тийм байр суурьтай байна. Төрийн албаны зөвлөлөөс ер нь удирдлагын архи тим дээр явуулах сургалтын дээр бол яг энэ төрийн албаны ерөнхий стандартыг төрийн албанд орж байгаа төрийн албан хаагч зайлшгүй орох хичээлийн нэг байх ёстой гэсэн ийм бодлого чиглэлийг баримтлан явж байгаа. За энэ хүрээндээ стандарт хэмжээ зүйн газрын дарга баталсан стандартыг бид хэрэгжүүлэх зорилгоор төрийн албаны зөвлөлөөс тогтоол батлаад энэ тогтоолуудыг бүх аймаг нийслэл яамдуудынхаа салбар зөвлөлүүд хөрвүүлээд хэрэгжүүлж ажиллахыг чиглэл болгож байгаа. За та бүгд мэдж байгаа. Нэр орж ирэнгүүт л тэгдэг үсэ. За ахаа. Ихчээ. Эн чинь болохгүй байхгүй. Тэр чинь удирдах албан тушаалтантайгаа дандаа албан тушаалаараа нэрээр нь харьцах гэдэг ийм жиг жайг
нөгөө стандарт байхгүй бол энэ замраагүй байдал, гэр бүлсэг байдал, ах дүүсэг байдлыг бий болгоод тэгэхээр энэ төрийн албаны өөрийнх нь нөгөө хариуцлагатай байх, бусдыг хүндлэх тийм юмыг алга болгоод байгаа. Энэ стандарт хэрэгжснээр ямар харилцааг зохицуулаад байгаа юм бэ гэхээр төрийн байгууллага тавигдах шаардлага, төрийн албан хаагч тавигдах шаардлагыг тогтоосон. Мөн төрийн албаны үйл ажиллагаанд тавигдах шаардлагуудыг бол тус тогтоосон байна. Энэ стандарт хэрэгжснээр ямар үр дүн гарах юм бэ? Мэдээж одоо төрийн алба хүртээмжтэй, ил толд нээлттэй болох ёстой. Төрийн албыг үр дүнтэй удирдах боломж нөхцлүүд бий болно. Төрөнд дурдсан одоо төрийн байгууллагуудын үйл ажиллагааны ялгаатай байдлаар арилж иргэдийн сэтгэл ханамж нэмэгдэж, төрд итгэх, иргэдийн итгэл нэмэгдэх ийм зорилготой. Нөгөө талаар энэ бол төрийн байгууллагууд харилцан адилгүй үйл ажиллагааны онцлогтой байдаг. Тэгэхээр энэ одоо жишг стандарттай уялдуулаад тухайн салбарын онцлог үйл ажиллагаатайгаа уялдуулаад илүү одоо наривчсан зохицуултуудыг салбар одоо холбогдох байгууллагууд тусгаад хэрэгжүүлэх бол бүрэн боломжтой. Төрийн байгууллагад хүнд суртал их, төрийн албан хаагчид иргэдэд чирэгдэл учруулдаг асуудал шатанд байсаар байгааг олон нийт шүүмжилдэг. Тиймээс төрийн байгууллагын бүх төвшөнд үүрэг хариуцлагыг дээшлүүлж, ажилтан албан хаагчдын ёс зүй хариуцлагыг өндөржүүлэх, төрөөс үзүүлэх шаардлагатай үйлчилгээг иргэд олон нийтэд хүргэхэд үйл ажиллагааны стандартаа тогтоон ил тод байлгахад шаардлагатай юм. Энэ жилийн баталсан төрийн албанд тавигдах ерөнхий шаардлага гэдэг стандарт бол энэ албанд ажиллаж байгаа одоогийн альтерны хэлдэг энэ тоотой холбоотой бүх хүмүүстийн бол хамааралтай байгаа. Стандартыг бол хүн дагаж мөрдөх зайлшгүй шаардлагатай байгаа. Цаашид одоо стандартчил техникийн зохицуулалтад хөдөлгөөн үндэсний нэгтгэмжийн тухай хууль дээр стандартыг бол бид нар заавал дагаж мөрдөх, заавал хэвших. За ялангуяа иргэд төрийн алба хоёр хоорондын харилцааг бол үнэн зөв бодтой, дээрэс нь бол хаана хэн ямар чиглэлээр яаж ажиллах үрдэл маш тодорхой болгож өгч байгаагаар энэ стандартын онцлог багмаа. Манай одоо ажлын албанд бүрдэж байгаа ажил үүргийн гүйцэтгэл, ажлын байрны тодорхойлолт, ажилтан мэргэжлэнүүдийн ажлын одоо хуваарлалт, за түүнийг одоо хэрэгжүүлэх дүрм журмууд нь бол яг стандартын дагуу мөрдөгд явах юм бол тэр өөрөө төрийн стандарт болж байна. Тэр өөрөө төрийн ой санамж болж хувирна. Тэр өөрөө төрийн одоо үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангана. Ингэснээр одоо бүх талд үйлдвэрлэл үйлчилгээ төдийгүй төрийн үйл ажиллагаа ч гэсэн бодлого шийдвэр ч гэсэн стандарттай бодлоготой явж эхлэх ийм тогтолцоор орох юм байна. Тэгэхээр энэ бүхнийг одоо бид нар бараа бүтээгдэхүүн дээрээс нь үйлчилгээ тэгээд ажил үүрэг хариуцсан хүмүүсийн ажил хэргийн стандарт гэдэг үйл ажиллагааны стандартыг ингээд тодорхой болгочих юм бол бүх зүйл эзэнтэй, бүх зүйл тодорхой юм болох юм байна. Тэгээд энэ хэрээрээ бол бидний нөгөө эзэнгүй хариуцлага нэгтэг. Дээрээс нь хариуцлагагүй одоо албан тушаалтныг тогтоох гэж явган хэрүүл яриа болгодоггүй байх, чиглэлрүүлэг явуулахын тулд нэг улс нэгдсэн стандарт гэдэг ийм хөтөлбөрийг хэрэгжүүлээд явж байгаа. Энэ ажлын хүрээнд өнөөдрийн одоо энэ стандартын захимжилтыг хийж байгаа. Стандарт маань бол ерөнхийдөө 4 том хэсгээс бүрдэж байгаа. Төрийн албан хаагчид тавигдах шаардлагууд, төрийн байгууллага тавигдах шаардлагууд, төрийн байгууллагын үйл ажиллагаанд тавигдах шаардлага, дараад нь төрийн байгууллагын үйлчлэгээнд тавигдах шаардлагууд гэсэн байдлаар ингээд стандарт маань батлагдсан. За жишээлбэл одоо юу гэдгийг төрийн албан хаагчийн дотгошоогоо ч гэсэндээ одоо ажил хүлээлцэхэд ямар стандартаар ажил хүлээлцэх ёстой юм бэ? Захимтай жишээлбэл захим хэрэглээгээ яаж одоо стандартын дагуу хэрэгжүүлэх юм бэ гэдэг ч юм. Ийм байдлаар бид нар стандарттай төрийн байгууллага албан хаагч дотгошоогоо ч гэсэн үйл ажиллагаанд төлөвлөсөн стандартыг бол оруулж ирсэн байгаа. За мөн иргэд одоо иргэд хуулийн этгээд зүрх харьцаж байгаа гадагшаага чиглэсэн стандартууд бол байна. Тийм ээ. Энэ стандартад бас гендерийн асуудал гэж бас тусгасан асуудал байгаа. Монгол улсын төрийн албаны нэгдсэн тогтвортой дүр төрхийг бүрдүүлэхэд стандартыг хэрэгжүүлэх дагаж мөрдөх шаардлагатай. Тиймээс олон улсын чанарын менежментийн тогтолцооны стандартыг төр захиргааны байгууллага үйл ажиллагаанд нэвтрүүлж, хүн төвтэй удирдлагаас процесс төвтэй удирдлагад шилжих, байгууллагын соёлыг хөгжүүлэх, төрийн албан хаагчийн мэдлэг, ур чадвар, хандлага дээшлэх, гүйцэтгэл, баримт бичгийн удирдлага, тогтолцоо сайжрах боломж бүрдэнэ. Мөн байгууллагын ил тод байдал, эрх мэдэл, чиг үүрэг, хариуцлагын тогтолцоо сайжирч, үргүү зардал буурах юм. Ажлын үр дүнтэй арга барил нэвтэрч, цаг хугацаа, төсөв хөрөнгө, боломжит нөөцийг хэмнэж, бүтээмжч нэмэгдэхжээ.
төрийн албанд одоо ажилд орсон хүмүүсүүд ажлаас чөлөөлөгдөхдөө одоо жишээлбэл 1 сарын өмнө бол хуулийнхаа дагуу мэдэгдэх ёстой. За ажлаас чөлөөлөгч байгаа тохиолдолд тэр өөрийнхөө өнгөрсөн хугацаанд хийсэн ажлынхаа тайлан мэдээ цаасаар болон файлаар бүгдийг өгөх ёстой байдал чинь. За гинт өнөөдөр би ажлаасаа гарлаа маргааш явлаа. Өөр ажилд орлоо ч гэдэг юм. Тэгээ явхдаа тэр байгууллагт хийж хэрэгжүүлж ирсэн тайлан мэдээ бичгээр юусоо өгдөг. Тэгэхээр тэр байгууллагын нөгөө түүх архив үнд зүйлсүүд нь ингээ байхгүй болоод ийм асуудал үүсээд идэг болохоор одоо энэ сая шинжлэхтэн батлагдсан төрийн албаны стандартаар ажил хүлээлцүүлэхдээ юунд анхаарах юм? Ер нь хүлээлцэхгүй бол ямар хариуцлага ноогдох юм? Ажлаа хүлээлгэж өгөөгүй хариуцлагагүй байсан мөртлөө нэг төрийн байгууллагаас нөгөө төрийн байгууллага руу очоод бас ингээл ажлыг бүтэмжин унах. Энд чинь цаашдаа яг иргэдэд төрийн үйлчлэгээний чанар хүртээмжид цаана сөрөг нөлөөлөх ийм тохиолдол бий. Төрийн одоо албан төрийн хэрэг одоо залгамж чалаатай, тогтвортой, сууршилтай байх ёстой байдаг. Энэ ч үүднээсээ бид бүхэн тухайн төрийн албаагчийг ажил томилогтой, сэлгэхтэй, шинэ албан тушаалтанд томилогдохдоо одоо өөр ганц сэлгэн суурьж ажиллахтаа бол ямар хууль тогтоомжийн хүрээнд тухайн ямар ажил үүрэг чиг үүргийг албан тушааллын тодорхойлолтод заасан чиг үүргийг хийж хэрэгжүүлж гүйцэтгэж исэн бэ гэдэг тухайн мэдээллүүд ажил хүлээлгэж байгаа, сэлгэж байгаа, шинээр орж байгаа албан тушаалтанд мэдээллүүд одоо хуваалцах, үлдээх, залхамж халаа байдлыг бий болгож байгаараа Монгол Улсын одоо төрийн албаны одоо нэгэн дүр төрх хэм маягийг бий болгохоор онцлог байгаа. Ингэснээр Монгол одоо төрийн албаны үйл ажиллагаа одоо чанартай байх, хүртээмжтэй байх, нээлттэй ил дод байх асуудлууд нь бүрдсэн гэж ойлгож болохоор байгаамаа. Менежментийн тогтцоог одоо нэвтрүүлснээр стандартыг нэвтрүүлсэнд ямар ач холбогдолтой гэхээр сайн үйлчлэгээ үзүүлэх юм механизм бий бол олон нийтийн итгэлийг бий болгодог, төрүүлдэг те эрсдлийн менежментийг бий болгодог. Тэгээ үр ашигтай зардлыг бууруулах ийм олон үр ашигыг авчирдаг ийм ач холбогдолтой байд юм. Төрийн байгууллагууд төрийн үйлчлэгээ үзүүлдэг олон 10 байгууллагуудын чанарын удирдлагын 9000-ны стандартыг нэвтрүүлэн үрдүдтэй хэрэгжүүлээд ажиллаж байна. Ерөнхий стандартыг бид нар баталсан. Ерөнхий стандартын хүрээнд байгууллага, салбарууд наривчилсан дэд стандартуудыг бас батлах ёстой. Тийм учраас бид нар одоо иргэн хүн Монгол Улсын төрийн аль нэгэн байгууллагын босхийг алхаж ороход л тэр байгууллагын соёл, үнд зүйл, үйлчлэгээ үзүүлэх бүх зүйл маш тодорхой байх ёстой. Энэ нь л энэ стандарт чиглэж байгаа юм. Тэгээ бид нар цаашаад одоо энэ төрийн албаны шинжилэл, ялангуяа эрх зүйн шинжилэл хийж байгаа энэ цаг үед стандартыг илүү дэлгэрүүлэх, за тэрийг тодорхой одоо стандартуудыг хуульд буюу шингээх асуудлыг бас төлөвлөөд ажиллаж байна. Нөгөө төгөөрөө төрийн албан хаагчийн чадамжийн хүрээ гэдэг зүйлийг манай байгууллага хийж байна. За энэ чадамжийн хүрээ дотор стандартад тусгацсан маш олон асуудлуудыг оруулж байгаа. Ялангуяа харилцаа, хандлага, ёс зүй тэр хүний одоо хийх ёстой чиг үүргүүд дээр энийг бол бид нэ шингээж өгч байгаа. Тэгэхээр стандарт батлагдсанараа зөвөр одоо юу гэдэг байгууллагуудад өөрөг өгөөд албан хаагчдад өөрөг өгөхөөсөө илүүтэй таны өнөөдөр хэрэгжүүлж байгаа чиг үүрэг, таны өнөөдрийн хэрэгжүүлж байгаа төлөвлөгөө, гүйцэтгэл бүх юмд энэ стандарт бол шингэж байгаа гэдгийг бас ойлгох нь зүйтэй. Монгол Улсын засгийн газар цаашидч Алсын хараа 2050 Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг, Монгол Улсын засгийн газрын 2024-өөс 2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлэх хүрээнд төрийн байгууллагын үйл ажиллагаанд олон улсын менежментийн стандартуудыг нэвтрүүлэхэд төр хувийн хэмжээлийн хамтын ажиллагааны хүрээнд дэмжлэг үзүүлэх болно. Хүн бүхэн шаардахгүй бол хэрэгжихгүй. Замынхаа стандартыг сайжруулж болно гэдэг. Эрсдлийн стандарт одоо индекс бол нэлээд доогуур яваад байгаа нь. Налуу зам хэвээр өгвөл сайхан л Стандартыг хууль мэт хэрэгжүүлдэг, хэрэгэлдэг, шаарддаг болцгоё.